За тэгэхээр энэ асуудал бол бас л нэлээд хурцаар тавигдал олон хүмүүсийн эрх ашиг янз бүрийн юм явагдаад ах шүү. Гэтэ миний хувьд бол яг хуульчийн хувьд Монгол Ардын намын хууль эрх зүйн даргын хувьд зөвхөн хууль дүрм журмын талаар л мэдээлэл өгөх юм. Угаасаа тиймч тэр нь ч зөв болов гэж бодож байгаа. Одоо тэгэхээр улс төрийн талаас нь бол янз бүрийн сайхан юмнууд бол яригдчихэж байгаа. Тэгэхээр за би энэ дээр бол ерөөс ганцхан юмыг илэрхийлж байгаа. Юу гэдэг тэгэхээр Монгол улсын улс төрийн намын тухай шинжилэн батлагдсан. Одоо мөрдөгдөж байгаа. За үүнтэй нийцүүлээд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль дээр ч гэсэн энэ асуудлууд бол яригдсан. Юу гэхээр улс төрийн намын үйл ажиллагаа руу нээлттэй байх талаар энэ шинжилгээ хийсэн. За энэ шинжилгээний хүрээнд өөрөө улс төрийн намын үйл ажиллагаа руу нээлттэй байх талаар зохицуулсан. За энэ хүрээнд нь миний хувьд бол орж ирээд Монгол Ардын намд орж ирээд ерөөсөө энэ намын үйл ажиллагаа нээлттэй болсон юм бол хоёрдугаарт хууль дүрм журмын дагуу шударга байх ёстой бол хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ажиллая гэдэг зорилгоор орж ирсэн. За энэ бол өнөөдөр бол Монгол Ардын намын даргыг өчигдөр бол Монгол Ардын намын даргыг сонгож байгаа. Баах хуралд анх удаа орж ирж байгаа миний байр суурьны талаас ярьж байгаа. За тэгэхээр Монгол Ардын намын даргыг сонгосон энэ баах хурал бол анх эхэлсэн цагаасаа дүрм болон хуулийн зөрчилдөөгөөр явсан. За энэ ямар агуулгаар явагдаж байгаа вэ гэхээр дүрмийн дагуу Монгол Ардын намын баах хурал хилцэх асуудал бол баталсан. За хилцэх асуудал батлахдаа зохион байгуулалтын асуудлыг нэгдүгээр зүйл залтаар бол баталсан. За ингээд зохион байгуулалтын асуудлыг батлахаас өмнө Монгол Ардын намын дарга одоо оюун эрдэнэ маань гарч ирээд за би бол одоо ингээд энэ баах хуралд ингэж оролцож байна. Миний хувьд бол одоо Монгол Ардын намын даргын ажлыг өгөх асуудал бол нээлттэй шүү гэдэг агуулгаар ярьсан. За ингээд хурлын процесс бол эхлээд дэгээ баталж эхэлдэг. За ингээд дэгээ баталсан. Тэгээ зохион байгуулалтын асуудлын нэгдүгээр дээр нь хоёрдугаар их хурлын тов гэдэг эдгээр зөвл заалтуудын дагуу батлаад тэгтэл бага хурлын гишүүдээс асуулт асуугдсан. Ямар асуулт асуугдсан бэ гэдгээр зохион байгуулалт дотор юм уу эсвэл намын даргыг сонгох асуудал байгаа мó гэдэг асуудал явсан. Тэгэхэд хурал даргалагч маань шууд илэрхийлчихэж байгаа. Юу гэхээр зохион байгуулалт хэсгээр бид намын даргыг сонгох асуудлыг оруулсан. За тэгээ баталчихж байгаа. За гэтэл улс төрийн намын тухай хуулийн 17-гийн 6 дахь хэсэг заасны дагуу төлөөллийн төв байгууллага буюу бага хурал өөрөө тухайн намын дүрм заасны дагуу намын даргаа сонгох асуудлаа хийж болно гэдэг энэ эрхийг олгосон ганцхан зохицуулалт байна. Бага хуралд намын даргаыг сонгох эрхийг олгосон ганцхан зохицуулалт. За үүнийхэн дагуу аваад үзэхээр Монгол Ардын намын дүрмийн 23-ын 7-д гасал ганцхан залт байна. Ямар тохиолдолд бага хурал өөрөө намын даргаыг сонгож болох юм бэ гэдэг урдсан нөхцөлийг энэ дүрм заасан байдаг. Энэ юу гэхээр орон гарвал гэж. Тэгэхээр орон гарвал гэдэг энэ агуулгыг бид нар шийдээгүй ээжиж намын дарга бол оюун намын дарга бол би ажиллаа өгөх, намын дарга өгөх нээлттэй шүү гэж хэлчихэж. Тэрнийхэн дагуу хурлын дэг батлаад ингээд дэг батлахаас ахуулаад асуудал гарч ирсэн. За ингээд үргэлжлүүлээд санал тоолгын комисс гэдэг дээр маш олон алдаа дутагдал зөрчлүүд бол гарч ирлээ. Ямар агуулгын хүрээнд вэ гэхээр намын дарга дараа нь гарч ирээд дахиад одоо энэ хурлын дэг батлагдаа саналын тоолгын комисс батлагдсны дараа гарч ирээд за миний хувьд бол намын даргын ажлаа өгөхийг бол одоо энд илэрхийлж байна гэд буучиж. Өөрөөр хэлбэл хууль заасны дагуу болон дүрм заасны дагуу тухайн хүн ажлаа ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өгж байгаа бол бичгээр гаргасан юм уу, өргөдлөө өгөх юм уу, хүсэлтэд гаргасан юм уу гэдэг асуудлаа ерөөсөө яриаггүй. Дээрэс нь одоо хүртэл одоо нөхөд биччихдэг юм бол тийм. Одоо хүртэл над дээр хянагтахаар эсвэл миний харснаар эсвэл хурал дээр аливаа нэгэн байдлаар намын даргын өргөдөл харагдаагүй л байна. Яг хөө тайлбарлахтаа бол амаараа хэлсэн юм чинь тэгээд болсон гэдэг агуулга ярих гэдэг. За ингээд асуудал яригдсан. За ингэтэл санал хураалт явъя. За намын даргыг одоо батлая, намын даргыг сонгоё гэдэг агуулгаар одоо ингээд зохион байгуулалтын дэгийн хүрээнд явъя гэдэг энэ агуулга гарч ирсэн. Гэтэл нэг сонирхолтой гарч ирж байгаа. Юу гэхээр бага хурлын гишүүдээс бас асууж байгаа. За намын дарга хэрвээ оюун эрдэнэ дарга хэрвээ хүсэлтээ өгж байгаа бол хүсэлтийг баталгаажуулаад тогтоол ихтэй гаргаад за ингээд оронтоо гарсан учраас санал хураалтаа явуулъя гэдэг энэ агуулгач явах юм биш үү гэд бага хурлын гишүүд бол зөндөө асуулт асууж. Тэгэхээр
их сонирхолтой. Би яагаад тэгэхээр би энэ тогтоолыг бас өөрөө бэлдсэн хүний хувьд юу гэхээр тогтоол тусдаа анх бол төслөөр хийгдсэн. Юу гэхээр эхлээд чөлөөсөн нэг тогтоол. Дараа нь сонгож баталсан нэг тогтоол гэдэг дараалалаар бэлдсэн байсан. Гэтэл айгүй сонирхолтой. Их хурлын даргалагч маань уншихдаа нэг тогтоол дээр хоёуланг нь оруулчих. Чөлөөсөн тогтоолын 1-р залтаар 2-р залтаар нь баталсны заач гэдэг агуулга орж иж. За энэний ард бол ерөөсөө нюанс бол маш ойлгомжтой. Хуулийн нюанс бол маш ойлгомжтой. Юу гэхээр хууль заасны дагуу, дүрм заасны дагуу аль нэг нэр дэвшигчийн 3-2-ын санал аваагүй тохиолдолд намын даргаыг батламж сонгох хууль зүйн болон дүрмийн үндэс байхгүй. Тэгэхээр яах нь вэ? Чөлөөсөн баталсан тогтоол маань зэрэг гарахаар хийчдэг. Хэрвээ хэнийгэн сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга маань хിവэрэ байх үндэслэл байхгүй. Ердөө нюанс нь энэ юм. Дараагийн их хурл хүртэл энэ үйл ажиллагааг аваад явъя гэдэг л энэ л зарчим баг гэж би бол бодож байгаа. Гэхдээ нюанс нь ард нь харуул нэг ийм хууль зүйн нюанс бол гаргаад байгаа шүү байгаа юм. За ингээд үргэлжлээд явлаа. Санал хураалт боллоо. Тоолгын комиссаа батллаа. Санал хураалтын тоолгын журмыг тоолгын комиссоос баталж байна. Тэгээд би яг энэ дээр бол өмнөх шин бас та бүхэндээ бас ярилцлага дээр хэлсэн маш тодорхой юу гэхээр тоолгын комиссд тоолгыг зохион байгуулах журам батлах эрхийг ердөө дүрмээр, журмаар, хуулиар олгосон нэг ширхэг зохицуулдаг. Тэгтэл тоолгын комисс юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр хуулиар зохицуулаагүй юм чинь бид дураараа баталчих боломжтой юм шүү. Гэт урдаас инээж ягаад баталчихж байгаа. Тэн дээр ерөөсө ганцхан зохицуулалт байгаа. Юу гэхээр хэрвээ аль нэг нэр дэвшигч маань баг хурлын гишүүдийн баг хуралд оролцсон нийт гишүүдийн гэж байгаа. Бүр үг нь тодорхой баг хуралд оролцсон нийт гишүүдийн 3/2-ын саналыг авч сонгох талаар дүрм заасан. Гэтэл хэрвээ аль нэг гишүүн 3/2-ын саналыг аваагүй тохиолдолд тоолгын комиссоос баталсан журмын дагуу зөвхөн нэг өндөр санал авсан нэр дэвшигчийг үлдээгээд тэр хүн дээрээ санал хураая гэж. Миний хувьд, хуульч хүний хувьд би бас олон нийтэд бас хуулийн зөвлөгөөг бол тэгш ардчсан байдлаар хэлээл явдаг хүний хувьд. Би бол эхэндээ бол шиндээ бол итгэсэнгүй яг үнэндээ. Гайхаад. Тэгээд тоолгын комисс дээр би орж хэлсэн. Гүнчэд ардчсан ёсны зарчмын дагуу хүмүүс өрсөлдөөд тэгээд ялах ёстой. Дүрмийнхаа дагуу 3/2 аваад. Ийм бахад яг тоолгын комиссийн журмаар ингэ шийдэж байгаа юм гэдэг авлаа ярьж байгаа. Энийний цаана нэг нюанс бий. Юу гэхээр одоо бол тал талаасаа л энийг тайлбарлаж байгаа. Юу гэхээр хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдэр нь санал хураач гэдгээр их гоё өнцгөр тайлбарлаж. Гэтэл та бүхэн бодоод үз. Хамгийн өндөр санал авсан нэгийг үлдээгээд нөгөө хүний хасъя гэдэг зарчим байна. Хасалтын зарчим байна. Хасагдахгүй хинч ярихгүй. Гэтэл үр дагавраараа өрсөлдөж байгаа ардсан зарчмаар өрсөлдөж байгаа хүнийг арай бага санал авсан хуульд нийцсэн одоо дүрмд нийцсэн 3/2-т хүрээгүй гэдэг үндслэл нь хасчихж байгаа. Тэгээд нэг хүнийг сонгоод нэг хүнийг гаргаж ирчээд дэмжихүү бүгдээрээ дэмжий гэдэг энэ агуулгаар хийгдэн гэж би бол одоо бид анх удаа энэ намд орж ирж байгаа хүнийд би ерөөсөө төсөөлөөчгүй л явсан явдал. Яагаад вэ гэхээр 1992 онд бид нар ардсан үндсүүлээ баталсан. Ардсан зарчмын хүрээнд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлдэг, бүгдээрээ тэгш боломжтой, бүгдээрээ тэгшүүрсэлтэх ёстой. Гэтэл тоолгын комиссийн аливаа нэгэн журмаар Монгол улсын үндсэн хууль заагдсан тэгш шудраг байдал эдгэрийг зөрчиж байгаа энэ үйлдэл бол байж боломгүй асуудал. Би зүгээр энгийн жишээгээр аваад үзье. Монгол улсын их хурлын сонгуульд эсвэл орон нутгийн сонгуульд хуулиар хэрвээ эрц хүрээгүй тохиолдолд дахин сонгуул явуулдаг. Гэтэл энэ сонгуулийг явуулахдаа хамгийн өндөр санал авсан нэгийг үлдээгээд бусдыг хасж агаад сонгуулаар санал аваад үзвэл яах вэ? Бодоод үзтээ. Тэнд байгаа хүмүүсийн сонгох зөрчигдөн үз. Хүмүүс хүлээж авахгүй үз. Яг энэнтэй адилхан зүйлийг өнөөдөр баг хурал дээр би ажиглаж харлаа энэ дүрмийн зөрчлийг. Энийг бол тайлбарлахдаа энэ бол одоо ёс заншил гэж сая бас хэвлэлийн баг хурал дээр одоо хэвлэлийн ч юм одоо ингэ та бүхэн хэвлэлд ярьж байгаа манай одоо дарга нар маань хэлж байгаа. Бид нар маш олон удаа энэ асуудлыг хийгээл явсан. Болоод л ингээл батлаад л явдаг ийм байсан ийм зарчимтай гэж ярьдаг. Би энэ зарчмыг мэдэхгүй яг үнэ л хэлээ. Би хуульд дүрмд юу гэж бичсэн байна гэдэг би энэ заалтыг хараад
тайлбарлал явж байгаа. Ердөө л энэ багхгүй. Гэтэл одоо өмнө нь яаж явж ирсэн түүх зүх зарчим гэдэг бол өөрөө хизээч Монгол улсад батлагдсан хууль тогтоомж, Монгол улсын үндсэн хууль заасан үндсэн зарчмыг Монгол ардын намын дүрмийг зөрчих хүнсэл бол болохгүй шүү гэдгийг нэгт хэлж байгаа. Тэгэхээр цоолын комисс бол энэ агуулгаараа их хэмжээгээ хэтрүүлэн одоо Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн хэд хэлсдэггүй байхаар ийм хэмжээний одоо агуулгаар тайлбарлаа явчихж байгаа. За ингээд дахин санал хураалт явуулваа. Дахин санал хураалт бол бас их сонирхолтой боллоо. Би бол уулын нөгөө тогтоолын комисс гэдэг те энэ тогтоолуудыг бичээд найруулад ингээд байх ёстой хүн байсан. Тэгээд одоо хэвлэлт мэдээлэл өгөөд юм уу за одоо дүрмийг өөрийнхоороо тайлбарсан гэж үзээд суудлаасаа бол одоо босхоос аргагүй байдал хүрээд тэгээд хойно очиж суугаад харлаа. Иймэрхүү одоо яг за энэ бол зөв тэгээд зохион байгуулалтын юм нэг иймэрхүү юм байдаг баг. За окей. Ард очиж суугаад харлаа. Тэгэд ингэж аа. Ердөө маш ойлгомжтой үнэхээр баг хуралд нийт QR кодороо бүгдийг баталгаажуулаад 442 гишүүн баг хуралд оролцсон. Хуралд оролцсон, баталгаажсан гишүүд. Орон гарan бүх юмтайгаа нийлээ. За эдгээр хүмүүсээс санал хураагаад аль нэг нэр дэвшигч маань 3-2-ын саналыг аваагүй. Ийм учраас хууль заасны дагуу их хурлаараа шийдэх ёстой байсан. Гэтэл хоёр дахь санал хураалт явж байгаа. За хоёр дахь санал хураалт бол их сонирхолтой. Завсарлаад тэгээд орж иртэл хүмүүс ч ойлгомжтой шүү дээ. Нэг нэр дэвшигчийг өрсөлдүүлэхгүйгээр сонгуулах гэж байгаа ийм дүрм журам баталсан гих нэрийдлэр орж ирээ санал хураах гэж байгаа. Саналаа өгөхгүй хэрэгтэй байхгүй. Саналд оролцоо цагаан хуудасч өгөх хэрэгтэй. Оролцохгүй байх ч хэрэгтэй. Гэхдээ энэ хүмүүс өөрөө баг хуралд оролцсон хүмүүс байхгүй. Оролцож байгаа. Санал өгөхгүй асуудал баг хуралд оролцохгүй хоёрынхоо зөрүүг гаргаж тайлбарч чадаагүй. За ингээд санал авах болвоо. За санал авах процессыг би хойноос хараад сууж хахад эхлээд 3-2 буюу баг хурлын хуралдаанд оролцогчдын 3-2-ын буюу хурал хүчинтэй байхын тулд хүмүүсээ эхлээд оруулж ирж байгаа. За ингээд орж ирэнгүүт хүмүүс нь цугларахгүй байлаа. Одоо энэ чинь нэг баг хурлын одоо 3-2 гэхээр 442 гишүүнээс нэг 300 давах хэрэгтэй болчихж 298 билүү яг нарийн хуваараа. Тэгтэл хүмүүс нь орж ирдэггүй. Сонирхолтой юм үзлээ. Дуудаж. Ой ороод ирээрээ нэг давхраас нь ахуулаад хүмүүс гүйлгэж гин, гүүж гин, ууцдж гин, оруулж ирэх гэж нэрээ гоё юм болчихно. 0 шалгаваа. Тэгээд би одоо юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. За ингээд энэ дээрээс дуудаж байгаа. Батаад оржоо, дулмаа байна уу, ороод ирээрээ гэдэг агуулгаар ярьж байгаа. Гэхдээ тэр хүмүүс чи оролцох эрхтэй эсвэл оролцохгүй байх эрхтэй, санал өгөх эрхтэй, өгөхгүй байх эрхтэй. Гэтэл ингэж байгаа. За ингээд сүлдээ одоо нөгөө цагаандаа гарна хичээр болвоо. Гэртээ харьцсан бол аваад ирээрээ гэдэг асуудал яригдчих. Би бол ичээд бүр нэрээ нүүр улаалаа. Одоо өнөөдөр та нарын өмнө ингэ ярьж байгаа ч гэсэн нүүр улааж ингэ. Гэхдээ улс төрийн намын үйл ажиллагаа бол ил тод байх хэрэгтэй гэдэг хуулийн зохицуулалттай учраас би нэг өнөөдөр ярьж байгаа. Яг нь надад хүмүүс дургуцгал баг. Дотоод мэдээлэл задлаа гэдэг энэ бол дотоод мэдээлэл биш байхгүй. Тэр хэлж байгаа. За ингээд асуудлууд гарч ирээ дуудаад за 7 гэд санал хураалтаа хаах уу гэдэг юм ярьж ирсэн. За 7:30 болгоё. За тэд болгоё гэж явсаар байгаад ашгүй эрцэндээ хүрэгвэ. Арай гэж одоо нэг нэгээр нь дуудаа. Тэгээ бүр сүүл рүүгээ их сонирхолтой. Нөгөө эрцэн хөрөхгүй байгаад эхэлсэн. Тэгээ ашгүй нэг нэгээрээ орж ирэнгүүт орж ирэхэд нь алга ташлт явж байгаа шүү дээ. Гоо ашгүй ороод ирлээ. За тэгтэл хит хэдэн хүмүүс бол цагаан уц өгч байгаа. Цагаан уц өгөнгүүт нь бид нарыг хүндэлсэнгүй гэд орилон болж байгаа шүү дээ. Яагаад бид нарыг хүндлээгүйс ингээ яаж бид нар зөндөө удаан хүлээлээ саналаа заавал өгөх ёстой. Үгүй энэ чинь дардсан зарчим, сонгох хэргийн зарчим шүү дээ яг үүндээ бол. Гэтэл энийг өөртөл зөрчөө. За ингэж явсаар байгаад эрцээ 3-2-той буюу зөвхөн баг хурлын эрц зөөрөө хүчинтэй тооцох хурлын эрц шүү. Түүнээс саналын эрц биш. Энд нь хөргөн гутаа маш одоо буруу дүрмийн зөрчид гаргаад за ингээд санал хураачих. Ингээд санал хураахаар санал өгмөөргүй байгаа хүмүүсийн хэсгийг бас л хасчихж байгаа. Одоо бол тайлбарлахад их гоё тайлбарлаж байгаа. Баг хуралд оролцсон гишүүдийн 3-2-оор намын даргаыг сонгоно гэд нөгөө хүмүүс чи оролцсон мөртлөө саналаа өгмөөргүй шүү дээ. Гэтэл өгмөөргүй байгаа энэ эрхийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэгвэл та баг хуралд оролцоогүй байна гэдэг дүгнэлт байхгүй.
Өөрөөр хэлбэл баг хуралтай оролцоогүй байх гэж шууд шийдвэрлэж байгаа үзэгдэл. Одоо бол тайлбарлахдаа тэр хүмүүс явцсан байсан гэж тайлбарлаа. Гэтэл нөгөө талдаа нэгэнт оролцоод ирцээ бүртгүүлсэн байсан хүмүүсийг баг хурлын хуралдаанаас хасж байгаа юм шиг үр дагаврыг үүсгэж байгаа. Дөрвөн журмынхаа дагуу. Ямар ч сайхан үгээр тайлбарлаж болно. Гэтэл үндсэн үр дагавар нь өөрөө ийм зөрчлийг дагуулж байгаа. За тэгэхээр саналын тооллогын комисс болон хоёр дахь санал хураалт ийм асуудлыг бол гаргаж ирж байгаа. За одоо энэ дээр дахиад үргэлжлүүлээд хуульчийн хувьд харсан дахиад нэг нюанс байна. Монгол улсын намын тухай хууль заасны дагуу намын даргын өөрчлөлтийг 60 хоногийн дотор дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүх 30 хоногийн дотор бүрт хэсэх тухай шийдвэр гаргана гэж. За энэ хугацаанд багтаагаад Монгол Ардын намын дүрм заасны дагуу 45 хоног дотор багтаагаа зарлчихж байгаа. Тэгэхээр миний хувьд бол хоёр хардлага байна. Одоо энэ баг хурлын шийдвэрийг өчнөө олон дүрм зөрчилтөө энэ асуудлыг Монгол улсын дээд шүүхэд өгөх үү гэдэг нэг асуудал гарч байна. Нюанс нь. Өгөхгүй байжгаад их хурл руугаа энэ асуудлыг шийдвэрлүүлэх үү? Магадгүй баг хурлын шийдвэрийг их хурлаараа батламжлах уу гэдэг нэг ийм хувилбар үүсэж байгаа. Миний хувьд хэрвээ үнэхээр одоо тал талаасаа бол ярьлаа те. Баг хурл бол асуудал болсон, хууль дүрмийн дагуу өстой мундаг болсон гэдэг тайлбар гаргаж байгаа. Тийм бол энэ 7 хоногт багтаад дээж хөвт өгчих хэрэгтэй байна. Асуудал. Одоо нуух юм байхгүй зүг гэж бодож байгаа бол асуудал байна. Тогтоол юунууд бол бүгд албачаад гарцсан. Энэ хугацаанд энийг хийхэд удаадах шаардлага байхгүй. Энэ бол яг адилхан. Тэгэхэд өнөөдөр та нар бодоод үзээрэй. Ардчсан намын даргын сонгуулийн асуудал ярьж байгаа. Ардсан зарчмын үгэнд бүгдээрээ өрсөлдөөд тэгээ шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Нэг хассангүй шүү дээ. Гэтэл Монгол Ардын нам өөрөө Монгол улсын ууган хүчин 100 гаруй жилийн түүхтэй энэ нам өөрөө ардсан зарчмаа зөрчсөн, нёгийг хасаж, нёгийг гаргаж ирж сонгодог энэ зарчим байж болохгүй гэдэг нэг агуулга юм шиг. Хоёрт нь би бас нэг юмыг ойлгоогүй. Юу гэхээр тоолгын комиссийг бол баталчихж байгаа. За тэгээд зөвхөн одоо баг хурлын гишүүдийн орон гарan болон намын даргыг сонгох асуудлыг нууц санал хураалтаар явуулж байгаа. Бусад санал хураалтыг мандатаа өргөх зарчмын дагуу явж байгаа. Мандатаа өргөх зарчим чинь өөрөө ямар агуулгынхаа дагуу явж байгаа. Бас дөрвөн журам нь яг юу юм? Бүгдээрээ хідүүлээ сууж хагаад хідэн мандатаа өргөж тоолгын комисс тоолоогүй. Хараал за дийлэх болох байна. Шийдчихэж байгаа. Гэхдээ хуульчны хувьд чинь бүгдээрээ тоогоороо гарч ирээд тэдэн тэглээ. Нийт танхим тэдэн хүн суужлаа. Тэдэн мандатаа өргөлөө. Тэдэн мандатаагаа өргөсөнгүй гэдэг агуулгаар бид нар өнөөдөр шийдвэрээ гаргаад дээж хөхөд хөргүүлнэ шүү дээ. Нэг бүрчил тоолоогүй. Тооллын комисс яагаад тэнд байгаагүй вэ? Тэнд суугаад хідэн мандат өргөдөө хідэн мандат өргөхгүй байгаа. Хідэн хүн нийт сандал дээр сууж байгаа, хідэн хүн сандал дээр суухгүй байгаа. Ийм шаардлагагүйгээр одоо нүдэн баримжаагаар тоолоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэж нүдэн баримжаагаар тоолох боломжтой юм үгүй юу? Тооллын комисс тэгвэл яагаад тоолох гэж байгаад байгаа ш зарчим. Журам батлах гэж биш, тоолох гэж байгаад байгаа зарчимдаа. Энийгээ чийгээгүй. Одоо их хэцүү маргаа үүсэхгүй. Одоо энэ их сонирхолтой болно. Одоо ингээд энэ тоолгын дүнгүүч яг одоо эргүүлээ камера шүүж байгаа тоолол гарч ирэх байх л та нэг нэгээр нь гэж би бол одоо бодож байна. Тэгээ зөрүүл одоо бас яах вэ те тооллох их юм байна л да бид нар одоо бүгдээрээ гэдэг шиг. За тэгээд одоо энэ нэг асуудал гарч ирж байгаа. За одоо ингээд энийг дээд шүүхэд бүртгүүлэх асуудал гарч ирж байна. Ингээд энэ асуудлаад үнэхээр зүг гэж бодож байгаа бол бүртгүүлэх нь зүйтэй. Хэрвээ ямар нэг алдаа мадаггүй гэж үзэж байгаа бол дээд шүүхэд өнөө маргааш шүүгчд асуудалгүй. Гэтэл дээд шүүх үнийг хүлээж аваад дөрмийн зөрчил. Одоо яг юу болов? Дөрмийн зөрчилсөн, хуулиа зөрчилсөн. Нэг нэр дэвшигч хасцсан. Гэхдээ ийм ардчсан бус зүйлийг Монгол улсын дээд шүүхэд хөргүүлээд дээд шүүх шийдмэж би бол үнэхээр хуульчийн хувьд бодохгүй. Энэ бол үнэхээр боломжгүй асуудал. Тэгэхээр хөрхөн бодож байгаа нюанс нь их хурлаараа баг хурлынхаа шийдвэрийг баталгаажуулах зарчмыг л оруулах байх гэж бодож байна. За их хурлын тогтоол дээр бол их хурлын одоо тогтоол гарлаа. За энэ зарчмын өрөөнд бол бас уул нь бол тогтоолын комиссээр би өөрөө суугаад их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хуульд нийцүүлээд төслөө гаргаад тэгээд хилцүүлэн тэгээд бодоод үйжсэн. Тэгээ миний төслийг бол аваад тэгээд одоо өөрчилсөн байх. Би бол одоо тэгтээ тэр төслөө бол хараагүй явж байна. Тэгээд энэ дээрээс гаргаж ирээд мандат өргөх журмаар батлаад гаргацсан л байна. Тэгэхээр энэ зарчмын цаана юу вэ гэхээр одоо их хурлын төлөөлөгч нарыг сонгох процесс өөрөө хуульд нийцсэн үү, дөрөнд нийцүү гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. За ингээ энэ дараа бүртгэлийн асуудлууд бас гарч ирнэ. Одоо эдгээрийг яах юм бэ? Өнөөдөр Монгол Ардын нам ийм байдалтайгаар сонгуулиа зохицуулах боломжгүй гэж би бол зүгээр бодож
явж байгаа хууль шүүмийнхээ хувьд. За улс төр нь бол тусдаа байдаг баг. Нэг нэгийг харлуулдаг баг. Тэр бол надад ерөөсөө ямар ч хамааралгүй асуудал. Надад энэ өнөөдөр Монгол ардын нам өөрөө бүхий төвшөндөө хууль дүрмийнхээ дагуу явах ёстой. Явах учиртай. Явуулахын тулд би өнөөдөр орж ирээд сууж байгаа. Гэтэл би энэ зүйлийг харлаа. Тэр ерөөсөө ийм байж болохгүй байхгүй. Агуулга бол ердөө энэ. Эцсийн Зүүн нь бол одоо баг хурлаар юу байлаа шүү дээ. Эхний санал хураалтад 3-2-т хүрээгүй шүү дээ. Тэгэхээр их хурлаар шийдэх байсан уу дараагийн процесс шууд өргөжлүүлээд дахиад 2 дахь санал хураалтыг явуулсан шүү дээ. Танаа намын дүрмд шүү дээ. Баг хурал дээр ингээ 2 3 4 гэх хэддэх удаагач хамаагүй санал хураачих болно гэдэг юм байна. За одоо яг наадах чи ярьж байгаа сая бас талаас ярьж байгаа юм юу гэхээр санал хураалтын тоо тавих шүү дээ. Хин нэгэн хүссэн нэр дэвшигчээ гаргахын тулд 100 удаа санал хураахад бэлэн байдлаар ингэж тайлбарлаж болохгүй байхгүй. Зохицуулаагүй ч болно. Гэхдээ маш тодорхой заасан шүү дээ. Аль нэг нэр дэвшигч 3-2-ын саналыг авах ёстой. Тэгэл аваагүй л их хурлаараа шийдэж шүү дээ. Ердөө зарчим энэ байхгүй. Гэтэл хэдэн ч удаа авч болно. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно гэдгийн цаана ямар агуулга байна. Заавал хин нэгнийг гаргаж ирэх гэдэг шүү дээ. Хэрвээ хэдэн ч удаа санал явуулах болно гэж байгаа бол саржигаа санал хураалт зохион байгуулвал яах вэ? За болсонгүй. За дахиад нэг явуулчих. За дахиад нэг явуулчих. Ингэсээр бол баг хурлын гишүүчин залах шүү дээ. За нэг нэгээ сонгоё доо. Гэдэг шиг ийм байдлаар гэж болохгүй. Ердөө зарчим бол ерөөсөө ийм байна. Сая тэгээд таны өмнө хэлчихлээ шүү дээ. Одоо албан ёсны дарга намраа эсхлаан гэж сайн хэлчихлээ шүү дээ. Нэгдээ та албан ёсны биш. Одоо процесс явуулах зүүн ёсны зүүн юу? Одоо энэ асуудлыг ерөөсөө баг хурлын ерөөсөө дүрм нийцүүлэх асуудлын хүрээнд одоо энийг дээд шүүхэд хургуулна. Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Монгол улсын намын тухай хууль заасны дагуу дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг цэг тасбар өгүүлбэртэй. Тэгэхээр энэ асуудлыг дээд шүүх шийднэ. Тэгэхээр би зүгээр нэг юмыг л сүлд нь уриалчих гэж бодож байгаа. Үнэхээр за яг би буруу ярьж иж магадгүй бах. Намайг хүлийн зөвшөөрөхгүй гэж магадгүй бах. Гэхдээ хэрвээ өнөөдөр намын даргыг сонгосон Монгол ардын намын баг хурал хүчинтэй гэж үзэж байгаа бол та бүхэн өнөө маргаашгүй Монгол улсын дээд шүүхэд баг хурлынхаа шийдвэрийг хургуулаарэ гэж би уриалж байгаа. Яг одоо тоолгын комисс маань одоо нэг бүрчл нөгөө мандат өргөснийг тоолоогүй бах. Гэтэ одоо камерын бичлэгээ ухраагаа тоолоод явхад бол гялзуучих байхаа л гэж найдаж байгаа. Асуудал нь тэрнээс бусд нь бол ерөөсөө асуудал байхгүй. Аль хэдийн тогтоолууд гарын хэсэг зурагтаад тамгалагдаад бэлэн болж байгаа бох. Энийг хөргүүлэхэд болохгүй бол би ч гэсэн өөрийгөө түргээд өгсөн ч яг л итгэл авах. Ердийн үеэр бас нэг дахин эрдэнтээс ирсэн гишүүдээ бас түгдсэн асуудал гарсан шүү дээ. Энийг та хойч үнэ гэж харж байна. Түгдсэн асуудал гарсныг би бол ёстой сонсоогүй байгаа шүү. Юу гэхээр сошиал юм уу, аливаа нэг хэвлэлээр янз бүрийн л одоо ингээд харлуулах ажиллагаа бол явж байгаа тийм. Тэгэхээр Баярбаатар дарга бол өөрөө улс төрийн албаа гэж байна. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд л асуудлыг ярьж. Би бол өнөөдөр зөвхөн хуулийн дагуу л асуудлыг ярьж. Дүрм журм хуульд нийцсэн үгүй. Би хин нэгнийг доромжлоогүй, хин нэгнийг би худал мэдээлэл өгөөгүй. Хинж гарсан надад ач холбогдолгүй байхгүй. Ердөө хууль дүрм журмынхаа дагуу асуудлыг шийдвэрлэеч л гэдэг энэ зарчим байгаа шүү.